За та нар маань галзуу кино сувагтан тавтай морилоо. Хэдүүлээ харанхуйд туссан гэгээ буюу My Mister гэх энэ галзуу цувралан дуусгая. Энэ жоох удаан хүлээлгдсэн бол та нар маань ойлгоорой. Гэхдээ энэ хугацаанд бурганы уйдаагаагүй стенчтэй. Хэдэн бороонд нь тэгээд аль болох хурдан дуусгахыг хичээлээ. За тэгээд энэ удаагийн дугаарын хамтрагчаар эмэгтэйчүүдийн бүх асуудлыг нэг дор шийдэх шилдэг аппаратын эмчилгээд We Glory хамтран хүргэж байна. Та нар маань тэгээд саба дараагүй бол саба, дарцсан бол лайка дарахтал тэгэл болоо явчих юм штэ. Ингээд хэдүүлээ энэ галзуу киноны тайлбараа эхлүүлье. Цагуулсан дуу захирлыг босч ирэхдээ зэрэгцээд сандарсан туслах нь өрөөнийх нь хаалгыг гаднаас нь онгойлгоод орж ирнэ. Дараа нь дуу захирал ван захирал болоод бусад захирлуудыг өрөөндөө дуудаж өөрийг нь мөрдөж мушгихөө болохыг санууллаа. Өөрийнх нь зургийг авч мөрдөж мушгиж байгаа хүмүүс нь ван захирлын хүмүүс гэж дуу захирал бодож байж. Тэгээд данхууны хинэртэй жирийн найзтайгаа уулзахыг минь хүртэл хянаж цагдахаа бол гэж уралсанд ван захирлч ганц ч үг хэлэлгүй тэндээс гарч явдаг. Бусад захирлууд ч тэндээс гарч явсанд ганцхан данхун өрөөнд үлдэнэ. Чи ийм юм болохыг зохихоос өмнө бодох ёстой байсан юм. Гэхдээ чи ямар юм боддог биш. Тэгээд хинэн ялхаа үзэх үү? Хэрвээ чи алдаа гаргавал өөрөө л эвгүй байдалд ороод дуусна шүү. Уулзалтын дараа гайхсан ван захирал бусдаасаа дуу захирлыг хүнээр мөрдүүлсэн эсхийг асуухад бүгд л дуу захирлыг мөрдүүлээгүй гэдгээ хэлцгээв. Арга барсан тэдний багийнхан бусаанд байгаа Пак захирал руу залгасанд Пак захирал гайхсан ч зариудар. Тийм ээ, намайг гэж тэр дуу захиралд хэлээрэй гэж омогдно. Тэр өрөө донхон Жиантай уулзахад Жиан тэрэнд маргааш өөрийг нь олонний нүдэн дээр хаалхыг сануулдаг. Тэгэд намайг таны хойноос гүгээд салахгүй байсан гэж бүгдэд сонсогдохоор хэл. Өмнө нь нэг удаа үнсэгт нь ууралж халах гэсэн ч боломж олгосон. Гэтэл хойноос гүүхээ болоогүй. Ядарсан амтан гэж өрөвдөө тусалсан боловч буруугаар ойлгоод надаас салахгүй байна гэж хэл. Би хариу нэг ч өгөхгүй. Тэгээд ч энэ бүхэн үний юм чинь. Угаасаа та бид хоёрт удаан хамт ажиллах хугацаа байхгүй болсон. Тийм учраас надаас болоод зовоод байлгүй. Эртхэн асуудлыг шийдэх нь танд хэрэгтэй. Би чамайг халахгүй. Ингэж хэлэнгүүт л халчихна гэдэг тэнэг хэрэг. Миний амьдралыг хэцүү болгодог хүмүүс чамаас өөр олон байгаа. Таагүй байдал үүслэгээд найзаасаа өрөвдөх хүн нь би биш ээ. Хоёулаа найзууд хിവэрээ үлдэнэ. Ирээдүйд би чиний эмээгийн оршуулганд очино. Чи бас миний ээжийн оршуулганд ирээрэй. Энэ мөчөөс хойш би чамд ажлын хамт олонтойгоо адилхандна. Чи ч бас тэг. Тэгээд чи ер нь ажлынхантайгаа нөхөрсөг байх хэрэгтэй. Би тэднийг чамд сайн хандахад нь туслана. Чи бас тэдэнд сайн хандаарай. Тэгвэл бид олон жилийн дараач гудамжинд таарахтаа нүүр бардам уулзч чадна. Тиймээс үүнийг хийцгээе. За тэгээд донхууны гэртээ ирэхэд Юнхи уруу царайтай сууж байна. Тэгээд тэд дуу муутайхан оройн хоолой идсэний дараа Юнхи донхунтэй сэтгэлээнэн ярилцахыг хүссэн ч донхун ягаад ч юм дөлөөд байлаа. Харин нөгөө талд дуу захирлын хөлсөлсөн хувийн мөрдөгч тэрэнд тайлангаа тавьж байна. Тэр мөнгө хүлэгч залуу болон донхун хоёрын зодолдож байгаа зургийг авсан байлаа. Бас Жианыг мөнгө хүлэгчтэй холбоотой байсан гэдгийг, мөнгө хүлэгч залуугийн аавын аминд хурцшүүлсэн гэдгийг олж мэдсэн байлаа. Маргааш намралтын өдрөөр донхун Юнхитэй хамт ойр зур юм цуглуулахаар гадуур явсан ч Юнхигийн машины урд талын хайрцагнаас тэрний хөлсөлдөг байсан байрны зогсоолын карт гарч ирсэнд Юнхи бантаж харин донхун арайхийн бие барьж өнгөрнө. Тэгсэн орой гэртээ ирсэн хойно Юнхи төсөлгүй бүх хүннээ донхунд хэллээ. Тэгээд тэр өвдөг сөгдөн байж тэрнээс уучлал гуйсанд нилээн бөглөрч явсан мань донхунч тесэрч гэрийнхэн хаалгыг цөм зохиж орхино. Яагаад заавал ингэсэн бэ? Яагаад заавал тэрнтэй гэж? Яагаад намайг уучлаарай. Маргааш донхун сургуулийн талбай дээр очиж багийнхантайгаа хөл бөмбөг тоглосон ч өөр лөрөөний болсон явдал толгойд нь эргэлцсээр. Чи намайг хуурахта. Надад үхлийн ял оноостой мэдэж гин үү? Энэ чинь чи намайг араараа тавиулж байхдаа таарсан үн цэнэгүй амтан, өхүүл таарах амтан гэж хэлж байгаатай адилхан биш үү? Чи салахыг хүссэн байж болно. Гэхдээ тэглээгээд тэрнтэй орооцолдог нь яаж байгаа юм? Тэрнтэй нийлээд намайг халуулж, гудамжинд гаргаад хайчвал чиний баг ханах байсан уу? Чи яагаад хүүгээ бодсонгүй вэ? Яагаад? Донхууны гар нь гэмтсэн байгааг ах トゥ хоёр нь анзаарсан ч нэг ихэн бодсонгүй. Харин донхууны толгойд өмнөх орой болсон яриа нь эргэлцсээр л байлаа. Чи миний хувьд хамгийн эрхэм байсан үе би. Гэр бүлд эрэмб дараалал гэж байдгүй юм.
Байлгүй яах юм? Чи миний хувьд номер 1 бол би бас чиний хувьд номер 1 байх ёстой үсттэй. Хайртай хүний нэгдүгээр тавьж чадахгүй бол тэр чинь хайр биш. Гэтэл би чиний хувьд хоёрт бит хийхэл хойгоор орох хүн бидтэй. Чи дандаа л гэр бүлээ багтаах том машин авна гэж ярьдаг. Чи ээж ах дүүтэйгээ хоол идэхийг гэр бүлээрээ хоол идэнэ гэж ярьдаг үсттэй. Чи миний гэр бүл биш үү? Би ээжэд чинь таалагдах гэж байдгаараа хичээдэг байсан. Би өөрийнхөө ээжийг эмчид үзүүлж амжихгүй байхдаа чиний ээжийг халамжилж гэрт нь очиж кимчи хийдэг байсан. Гэхдээ тэр бүх хугацаанд чи хизээч миний талд орж байгаагүй шүү. Би энэ дүүрэгт дургүй. Чиний эргэн тойронд байгаа хүмүүст ч дургүй. Гэвч хин чинийг мэддэггүй. Хин ч намайг ямар их ганцаарддгийг мэддэггүй. Намайг юу ч хэрсэн бэ? Чи намайг уучлахгүй гэдгийг би мэднэ. Би хийсэн зүйлээ бодохоор өөрийгөө алжихмаар санагдаж байна. Донхууны дүүгийн хүн донхуунийг их нэртэйгээ муудалдсан гэдгийг гадарлаж байсан ч донхуун юу ч болоогүй гэж гүрийсээр. Гэхдээ чамайг юунаас хамгийн их хайж байгааг чинь би мэдэж байна. Гэрлэлтэд суслуулахыг хүсэхгүй байгаа чинь надад хайртай биш гэдгийг би мэднэ. Ээжийнхээ төлөө, хүүгийнхээ төлөө юу ч болоогүй юм шиг царайлаад явна гэвэл би чадна. Би өөрийнхөө төлөө чамайг зовоох хүн биш ээ. Зүгээр л 20 жилийн хамтын амьдралаа яаж дуусгахаа би мэдэхгүй байна. Бас яаж засахаач мэдэхгүй байна. Мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлаад эцсээ хүртэл гүрий гисэн ч нэгэнд чи мэдсэн болохоор одоо надад тэсгэд үнэхээр хэцүү байна. Харин нөгөө талд Жиан эмээгээ асрамжийн газарт нь хэвдүүлж байлаа. Тэгээд эмээн тэмдэглэлийн дэвтэртээ охин минь сайн хүнтэй учирсан учраас одоо сэтгэл амарнууд таньж болохоор боллоо гэж бичсэн байхыг олж уншина. Маргааш донхуунийг ажил дээрээ эртэл захирлуудын зөвлөлийн захирлууд мессеж бичиж зэрэгэлдэх зочид буудалд уулзаж ярилцлагад бэлтгэж эхлэхийг санууллаа. Тэд донхуунийг дураараа дуу захирал руу явж очиод зодоон зохион хийсэнд ууртай байлаа. Тиймээс цаашид ямар нэг алхам хийхээс өмнө зөвлөлдөж байхыг хатуу сануулдаг. Тэгсэн тэр буудлын өөр нэг хөрөнд нөгөө талын захирлууд ч бас ярилцлагад бэлдэж байлаа. Тэгэд тэд гарч явах замдаа хоорондоо таарч бүгд бандцгаана. Донхуунч тэндээс гараад буцаж хилцэнхэн дээрээ очиод маргааш амжиж дуусгах ёстой чухал ажил дээрээ хамтдаа ажиллаж эхэлдэг. Энэ үеэр хилцэнхэн нь Жианы бусадтай харилцах хандлага нь аажмаар засарч байгаа талаар ярьж ам сайтай байхыг Донхуун анзаарлаа. Тэгээд тэд орой болтол ажиллаад сүүлийн метронд амжихаар хар хурдаараа гүйцэтгэдэг. Метронд хамт явах замд Жиан Донхуун хоёрыг хамт явах үеэр нэг залуу тэдэн лөө хойртож ирсэнд өөрсдийг нь мөрдөд байгаа хүн мөн болохыг таньсан Жиан энэ хүн биднийг дагаж зураг аваад байгаа хүн гэж хэлчихэд төрүүлээд яваад өгдөг. Нөгөө залуу ирээд Донхууны эсрэг талд суухад Донхуун тэрнээс уучлаарай. Та утсаа үзүүлэхгүй юу? Гэсэнд цаатах нь бандсандаа шууд босоод яваад өгсөнд Донхуунч тэрнийг дагаж эхэллээ. Нөгөө нөхөрч эвгүй байдалд орж Жианы араар гараад цааш явлаа. Тэгээд Донхуун Жианыг гэрлүүн хүргэж өгөхөөр явж байгаад өөрийн найз Жүнхэгийн уушийн газрын урдуур явж байгаад тэнд орой бүр цугладаг нөхдүүдтэйгээ таарлаа. Нөгөөдөл нь ч тэр хоёртой таарсандаа баярлцгааж хамтдаа Жианыг дөхүүлж өгөхөөр явцгаана. Тэд элдвийг ярилцаж явсаар Жианыг хүргэж өгөөд буцахад ийм олон хүн өөрт нь санаа тавьсанд сэтгэл нь хөдөлсөн Жиан тэдэнд баярлалаа гэж хэлээд ор гихчин мэхийн ясалдаг. Маргааш нь Жианыг ажил дээрээ сууж байтал найз нь холбогдоод өөрийнх нь Донхуунтэй хамт яваа зургуудыг аудитын баг руу хэн нэгэн мэйлдсэн гэдгийг хэлдэг. Жиан сандраад тэр мэйлүүдийг хүн харахаас өмнө яаралтай устгахыг сануулхад найз нь ч тэр дорн устгалаа. Тэр өдөр Юнхи нэг өндөр байшингийн дээвэр дээр дуу захиралтай уулздаг. Би Донхуунд бүхнийг хэлсэн. Хэрвээ би энэ бүхнийг илчлүүл чиний карьер дуусна. Гэхдээ чамайг бодоод хэлэхгүй. Тийм учраас элдв асуудал үүсэхэд байлгүй. Өөрөө ажлаа чимээг өгөх өгч. Одоо би муухан болчихсон уу? Энэ бүхнийг би чамтай гэрлэхийн тулд л хийсэн. Чи надаас салсан гэд одоо бүх зүйлд намайг буруутгачвал сэтгэл чинь амрах гээд байна уу? Битгий инээд хүргээд бай. Чи хизээч надтай гэрлэхийг хүсээгүй. Бид хоёрын хооронд бүх зүйл дууссан. Тиймээс Донхуунийг оролдохоо бол. Би чамайг Донхуунийг сүрүүлэхийг зөвшөөрөхгүй шүү. Энэ үеэр Жианч тэнд ирлээ. Учир нь тэрнийг Юнхи дуудсан байдаг. Бүх зүйлийг одоо энд дуусгая. Чи дуу захирлын хэлснийг хийхээ бол. Донхуунаас холд ажилласаа гар. Би одоо ажилласаа гарвал Донхуун ах давуу талаа алдна. Ажлаар бид хоёрын талаар хов жив тарсан. Бас бид хоёрын хамт явж байгаа зурагч байгаа. Дуу захирлаа. Донхууныг энэ асуудлаар нь барьцаалж унгаах гэж оролдох тэр мөчөд би бүхнийг илчлэн шүү. Харин чи одоо хийж байгаа бүхнээ зогсоо. Би болж болно. Гэхдээ өгсөн мөнгийг чинь буцааж өгч чадахгүй шүү. Би үржигсэн.
Ингэж хэлээд тэрнийг явхад Юнхи дуу захирал хоёр хэн нь илүү муу хүн болохоо нотлох гэж маргалдсаар үлдцгэн. Тэндээс явах замдаа дуу захирал сонгон шалгаруулалтын баг руугаа залгаж Донхууны талаар ямар нэгэн зураг бичлэг аудитын багаас ирсэн бол тэрнийг ил гаргах хэрэггүй гэж тушаалаа. Орон Жианы гэртээ ирэхэд мөнгө хүлэгч Гван ил гадаа нэрч гисэн сууж байдаг. Тэгээд тэрнээс эмээгээ хаан нуусныг нь асуусан ч Жиан тодорхой юм хэлсэнгүй. Тэр үеэр Гван ил аав нь Жианыг ухаан алдатлан зодохыг хараад өрөвдөж уулын оройлоо үүрээд гардаг байснаа дурсан ярьлаа. Тэгээд миний аавыг алсан чамайг би эцсээ хүртэл үзсэн яддаг. Гэхдээ яагаад ч юм. Би шийдэж чадахгүй юм. Чамайг алах уу эсвэл өөрийгөө алах уу гэдгээ. Гэж тэрний хэлэхэд нүднээс нь нулимс урсаж байлаа. За байж гараа. Хоромхон зүрийн рекламны бауз. За энэхүү аппарат нь месийн бус аргаар зүү тариагүйгээр, өвдөлтгүйгээр эмэгтэйчүүдийн бүх асуудлыг нэг дор шийддгээрээ онцлогтойгоо. Маргааш нь Саман корпорац дээр сонгон шалгаруулалтын ярилцлагын эхний шат эхэлдэг. Тэр шатны хүрээнд доор нь ажилладаг хүмүүсээр тухайн хүнийг тодорхойлуулах ёстой байлаа. Тэгсэн Донхууны доор ажилладаг хүмүүсээс тэрнийг муулах хүн олддоггүй. Тиймээс арга барсан Юн захирал Жианыг ярилцлагад дуудахаар шийднэ. Энийг мэдсэн эсрэг талын захирлууд ууралсан ч яах чарга байсангүй. Ингээд Жиан хурлын танхимд орж ирлээ. Аливаа байгууллагын соёлд хүнийг гадаад үзэмж, ар гэрийн байдлаар нь гадуурхах явдал нийтлэг байдаг. Гэвч Пак Донхун дарга намайг ялгуурлалгүй ажлынхныхаа оройн хоолнд авч явдаг байсан. Надаас хамгийн түрүүнд энгийн нөхөрсөг асуултуудыг асуусан хүн нь Донхун дарга байсан. Надтай хизээч дорд үдсэн байдлаар харьцаж байгаагүй. Тэгээд тэр чамд таалагдаа юу? Тийм ээ. Гэхдээ эсрэг талын захирлууд баярлцгааж Донхууны талын захирлууд барайцгаана. Тэгсэн Жиан үргэлжлүүлээд ярина. Би тэр хүнийг хүндэлдэг. Би дандаа л гологдож, ад үзэгдэж явдаг болохоор хүмүүсээс их зүйл хүлээх болсон. Би магтуулах гэж олонний анхаарлыг татах гэж хичээж ажилдаггүй. Харин одоо би сайн ажиллахыг л хичээдэг болсон. Энэ үеэр тузын дарга тэр өрөөнд гинэд ороод ирлээ. Жиан сандарсан ч бие барьж яриагаа үргэлжлүүлнэ. Хэн нэгэн хүн надад таалагдсны төлөө намайг энд шүүмжлэх нь зөв эсхийг би мэдэхгүй. Гэхдээ өнөөдөр би халагдах байсан ч би энэ компанид талархаж явах болно. Донхун дарга миний амьдралд анх удаа надтай хүн шиг харьцсан учраас тэр хүний улмаас би эндээс илүү сайн хүн болоод явах болно. Би энд 3 сар л ажилласан ч энэ нь миний 21 жилийн амьдралын хамгийн халуун дулаан өдрүүд байсан. Би энэ барилгын хажуугаар зүрх бүрдээ Саман корпорацид сайныг өрөөж байх болно. Тэгээд та хоёрын харилцаа хэр ойр байсан юм бэ? Гэртэл хургуулдаг байсан. Бид хоёр нэг хороонд амьдардیں۔ Уулзалт дууссаны дараа тузын дарга гарч явахдаа Пак Донхунтэй оройн хоол идэх хүсэлтэй хിവэрэ байгаа гэдгийг минь сануулж хэлээрэй гэж хэлчихэд яваад өгдөг. Жианы ярьсан яриа тэнд байсан бүх захирлуудад гүн сэтгэл төрүүлсэн байлаа. Тиймээс Донхуныг буруутгах гэж байсан хүмүүс ч хэлэх үггүй болсон бол Донхуны талынхан дотроо баяртай байлаа. Тэр орой Донхун Жианыг гэрт нь хүргэж өгöd буцах гэтэл би таны ганцхан удаа тэрвэрч болох уу? Танд урам өгөх гэсэн юм. Зүгээр дээ. Би нэг үе бодвол сэтгэл өөдрөг байгаа. Ингээд мань хүн яваад өглөө. Тэгсэн тэрнийг явсны дараа дуу захирал Жианыг дуудаж уулзнаа. Тэгээд үгийн зөрөөгүй тэрнийг алгадаад авдаг. Би Донхуныг халуулах гэж чамд мөнгө төлсөн байхад чи намайг халуулах гэж үзнэ гинэ. Чи намайг гүйцэтгэх захирлаар дахиж 2 жил ажиллахын тулд л энэ бүхнийг хийж өгнө гэж бодоё. Чи энэ тулааныг дутуу үнэлээд байна. Одоо эндээс зайл. Цаашид та хоёрын нэлурлыг ажлын байран дээр хараад байж чадахгүй шүү. Маргаашнаас миний нүднээс хол яваарай. Би угаасаа ажлаасаа гарах гэж байсан юм. Гэхдээ Донхун ах чамайг ажлаас чинь зайлуулахыг харж хад гарна. Чи өөрийгөө тэрэнд тусалсан гэж байна уу? Пак захирлын оронд Донхун очлоо гэд юу ч өөрчлөгдөхгүй. Харин ч та хоёрыг холбоотой гэдгийг байгууллага даяараа мэдэж байгаа. Тэгээд ч би болох хохирогч. Чи миний хувийн амьдралыг ухаж, миний сул талаар дамжуулж намайг барьцаалаад надаас мөнгө авсан. Энэ ч өөрөө гэмт хэрэг. Тиймээс элдв долоо юм ярилгүй зүгээр л зайлаад өг. Тэгвэл бүхнийг илчилцгээе л дээ. Гэж хэлээ Жиан тэрний ярьж байсан яриануудыг утаснаас сонсоход би бүх зүйлийг чинь зад татхаас өмнө чи өөрөө сайн дураараа зайлсан чинь дээр баг. Гэж хэлээд явхад дуу захирал чи өвхлөө ирээд байна да гэж өгүүлсээр хоцорно. Донхуны гэртээ ирэхэд Юнхи хүлээж байлаа.
Хэдийгээр Юнхи тэрэнд халамжтай хандахыг хичээж хэлсэн ч Донхун цаанаа нэг л хүндий байдаг. Аргагүй шүү дээ хөрхий. За маргааш нь компани дээр Жианы ярианаас болоод хэлэх үггүй болж хоцорсон юун захирлын талынхан хоорондоо маргалдцгааж байна. Ууралсан юун захирал өрөөнөөсөө гарч явахдаа Жиан дээр очиод та нарын Жианыг нэг бол халаад өгч гуйгаад л нэг бол явуулахгүй гэдэл та нарын дунд нэг л юм болоод байна да гэж ууралсанд Донхуны хилцсийн залуусын нэг нь даргыгаа өмөрч юун захирал би Жиан сайма гэсэнд гайхсан юун захирал бандсандаа тэндээс гараад явна. Дараа нь Донхуны багийнхан барилгын талбар руу явах замдаа Пак захирал Донхун руу мессеж бичиж орой уулзахаар товлно. Удалгүй дуу захирал ажил дээрээ ирж ууртаагаар өрөөлөгөөр л. Энэ үеэр нэтээс Жианы Донхуныг үнсэж байгаа зургийг харсан нөхөр ирээд тэрнийг дарамтлах гэж оролдсон ч Жиа мөчөөгөөгүй ажлынхаа залуутай хамт яваа зургийг нь тэрэн рүү явуулаад би энэ зургийг чинь нөхөр рүү чинь явуулчих юм уу? Гэсэнд цаадах нь ууралсан ч яаж чаддаггүй. Тэр өдөр Донхуны ах トゥ хоёр ээжийнхээ бэлдэж өгсөн хоолыг Донхуны гэрт хүргэж өгөхдөө дүү гийхүүн нь тэднийх цөм зөксөн хаалгаа гаднаа гаргаж тавьсан болохыг хараад Юнхигээс та хоёр зодолцсон юм уу гэж асуусанд Юнхи үгүйсэглээ. Зодолцсон л байна да. Яагаад муудалцсан? Би буруу юм хийчихсэн юм аа. Чи ямар л буруу юм хийж шалээ ажтэй. Ямар хараар нь тавьчихсан биш. Юнхи хэлэх үггүй боллоо. Чи үгүйсгэх ёстой үсттэй. Яагаад үгүйсэхгүй вэ? Тэгээгүй. Чи хараар нь тавьчихсан юм байна тийм үү? Арайч дээ. Ингээд гихүн санхун хоёр тэндээс гараад явах замдаа өчигдөр нь Донхун яагаад хачин ажиллаад байсныг ойлгож тэрнийг өрөвдөж уйлцгаана. Оройн Пак захирал Донхун хоёр нэг жижиг хоолны газар туулцгаад Пак захирал тэрнээс чи юу эмэгтэйтэй уулзаад байгаа? Чамайг ажлынхаа эмэгтэйтэй нэр холбогдсон гэж сонслоо. Тийм ялахгүй юмнаас болж том зорилгоо нурааж болохгүй шүү. Гэж хатуу санууллаа. Тэгээд өөрийг нь согтуу байхад өөр хотод байдаг зочид буудлын руу зөөсөн нөхрийг удахгүй олох гэж байгаа гэдгээ хэлээд би дуу захирлын гар хөлийг барьж тэрнийг заавал зүйл дуусгана гэж хэлдэг. Энэ яриаг нь сонссон Жиан сандарч найзтайгаа уулзаж энэ талаар сануулхад найз нь сандарч би баригдуул чи бас баригдана. Хоёулаа одоо шууд зогтъя. Дуу захирал чамайг дуусгах гэж байж ядж байгаа. Гэхэд Жиан ядаж ганц өдөр болъё. Тэгээд хамт зогтъя гэж тохирно. Донхуныг гэрлүүгээ буцахын өмнөхөн Юнхи Донхун руу залгаад өөрсдийнх нь хооронд болсон явдлыг гийхүү мэдсэн гэдгийг хэлсэнд Донхун хэлэх үггүй боллоо. Тэгэд гэртээ харилгүй ах トゥ хоёрын хон ажил руу очисонд нөгөө хоёр нь сөөжүү хувааж угаад сууж байлаа. Тэгэд гийхүүн тэрэнд балцаас өгөөд тэр новшийн нэрийг нь бичээд айл. Гэсэнд Донхун ууралж тэндээс гарч явах гэсэн ч нөгөө хоёр нь явуулсангүй. Учир нь тэр хоёр Донхуныг Юнхитэй явуулсан залууд зодуулсан гэж бодож байлаа. Тэгээд хэсэг муудалцсны эцэст тэд нэг жижиг хоолны газарт орж сууцгаалаа. Харин нөгөө талд дуу захирал хувийн мөрдөгчтэйгээ уулзчихад явж байлаа. Тэгээд мөрдөгч шууд мөнгө хүлэгч Гвангилийн оффист очоод тэрнийг байцааж эхэлдэг. Энэ үеэр ахын Донхунд эхнэрээ уучлж хүлээж авахыг хичээх хэрэгтэй гэж зөвлөнө. Харин дүүн шууд салаар гэж зөвлөж байлаа. Донхун тэднийг туслах гэж байгаа нь энэ гээд нөхцөл байдлыг улам бүр дордуулад байна гэж үзэж байна. Харин тэдний энэ бүх яриаг Жиан утсаараа сонссоор аав юу гэж хэлдэг өснийг санаж байна. Асуудал тохиолдохоор зүгээрээ энэ юу ч биш гэж хэлдэг байсан. Тэгсэн хинч надад ингэж одоо хэлдэггүй. Тийм учраас би өөрөө өөртөө хэлдэг. Энийг сонссон том ахынхан сэтгэл хөдлөж Юнхи рүү залгаад намайг уучлаарай. Чи их зүйлийг ганцаараа туулсан. Донхун ч бас асуудлаа хиндэж хэлэлгүй ганцаараа их зовжээ. Ахын та хоёртоо тусалж чадсангүй. Гэхдээ энэ бүхэн Донхун чамд ямар их хайртайгийн илрэл юм шүү гэж хэллээ. Энэ үеэр Жианы найз нэг PC-нд тоглож байгаад Пак захирлын хүмүүстэй таарч тэднээс хар хурдаараа зугтаадаг. Зугтах замдаа тэр Жианд өөрийгөө илчлэгдсэн гэдгийг хэлж амжина. Харин нөгөө талд Гвангил найзтайгаа Жианы найзын гэрт ороод процессуудыг нь аваад яваад өгнө. Тэгсэн тэдний араас Пак захирлын хүсэлтээр мөрдлөг хийж байсан цагдаа нар гэрт нь очиод тэнд байсан хамаг юмыг нь хүмүүс аваад явчихсан болохыг мэдээд ууралцгаадаг. Харин нөгөө талд яаралтай зугтахаас өөр харахгүй байдалд орсноо ойлгосон Жиан Донхун лөө маргаашийн ярилцлагад нь амжилт хүсье. Нэг их сүртэй зүйл биш шүү дээ гэж мессеж бичсэнд Донхун амандаа баярлалаа гэж хэлэхэд энийг сонссон Жиан баярлдаг. Тэгээд Донхун ах トゥ хоёртоо дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу. Зовлонгоо хинд ярихаа мэдэхгүй байх тэр үед хин нэгэн хүн дэрэгдэн байж чи сайн хүн шүү. Чи давж гарч чадна гэж хэлэх ямар сайхан байдгийг хэлээд миний талд байсан бүх хүнд баярлж байна. Гэсэнд энийг нь сонссон Жиан чин сэтгэлээсээ уйлдаг.
Тэгээд өөр цайхад Жиан чухал гэсэн бүх зүйлээ үүргэвчэндээ хийж гэрээсээ явна. Ажилдаа ирсэн Донхун Жианыг ирээгүй байгааг хараад гайхаж ажлынхнаа тэрнлүү залгахыг даалгаллаа. Тэгэд мань хүн ирчээрээ захирлын ярилцлагад ордог. Ярилцлага эхэлсэн даруйд юун захирал тэрнлүү давшилж, баг нь ажлын бүтээмж муутай. Өөрөө чанаргүй загвар гаргаж байсан гэж буруутгасан ч Донхун тэр бүрт нь тохирох хариултуудыг өгсөөр байлаа. Хэлэх үггүй болсон мань нөхөр "Чи тийм зарчимтай хүү юм бол яагаад ийм хүнийг ажилд авсан юм?" гэд Жианы зургийг үзүүллээ. Өөрийгөө дөвөөлгöd байдаггүй. Хийх ёстойгоо л хийдэг сайн хүн. Гэхдээ тэр өмнө нь хүн алж байсан гэдгийг чи мэдэх үү? Гэхдээ Донхун цочирдсан ч юу болсныг төсөөлж байсан учраас тэр аллага бишээ. Аргагүй хамгаалалт. Тэрний оронд байсан хинч ийм зүйл хийх байсан. Тиймээс ч шүүхэс тэрнийг буруугүй гэж тогтоосон. Шүүхэс тэрнийг буруутгаагүй байхад бид нар яагаад энд тэрнийг яллах гээд байгаа юм бэ? Бид өөрсдөө өнгөрснөө мартахыг хүсдэг байж бусдын өнгөрснийг ухах хэрэг байна уу гэж умурна. Тэрний энэ яриг сонссон Жиан баяртай байлаа. Донхун ярилцлагаас гарч ирээд Жианыг асуусан ч хинч тэрнтэй холбоо барьж чадаагүй байлаа. Тэгээд Жиан шургуулганд нь тавчиг үлдээсэн байгааг хараад тэрнийг хол явахаар шийдсэн байх гэж таамагладаг. Тэгээд эмээгийнх нь байгаа асрамжийн газар руу залгаж, эмээн тэндэ байгаа эсхийг лавлж, зэ охин нь хамт байгаа эсхийг асуугаад Жианыг тэнд ч бас байхгүй байгааг олж мэднэ. Тэгсэн энэ үеэр ажил дээр нь Жиан хүн алсан алуурчин байж гисэн цуу яриа тарж эхэллээ. Оройн Донхун ажлаа тараад Жианыг асарч өсгсөн ах хүү дээр очиод асуусан ч тэр ч бас мэдэхгүй байдаг. Энэ үеэр дуу захирлын хөлсөлсөн мөрдөгч ирээд тэрэнд пак захирлын хүмүүс тэрнийг согтоогоод чухал хурлаас нь хоцроосон найзыг нь олж тогтоогоод тэрнийг барихаар хөөж байгаа гэдгийг хэлсэнд сандарсан дуу захирал тэр залууг пак захирлын хүмүүсээс төрүүлж олохыг мөрдөгчд тушаалаа. Донхун ирчээр явсаар Жианы гэрт очисон ч гэрийнх нь хаалга онгорхой мөртлөө Жиан гэртээ байсангүй. Донхун ах トゥ хоёртойгоо байнга очдог уушийн газартаа очисонд тэр уушийн газрыг ажилуулдаг Жүнхий гэх найз нь өглөө Жиантай таарсан гэдгээ хэлээд Жианыг шинээр орсон ажил руу ойрхон газар руу нүүлээ гэж хэлсэн гэдгийг Донхунд хэлдэг. Тэгээд Донхуныг уран муутайхан гэрлүүгээ алхаж явтал утсанд нь нэг танихгүй дугаараас дуудлага ирлээ. Тэгсэн тэр нь гудамжны утаснаас залгасан Жиан байлаа. "Миний утас эвдэрсэн учраас ярьж байна" гэд одоо Ганнам дүүрэгт шинэ ажилд орсон гэж хэлдэг. "Чи яагаад ажилласаа гарлаа гэдгийг хэлээгүй юм бэ? Хүн алсан хүнд үдэлтийн үдэшлэг хийхгүй үсттэй. Чи ийм сул дорой хүн биш шүү дээ. Тэр яриаг тоохгүй байхад л болно шүү дээ. Үннийг хэлэхэд миний тухай зогсоосаагүй ярьж байсан ховж ивэс их ядарлаа. Уучлаарай. Та бол надад 4-өөс дээш удаа сайн хандсан анхны хүн байсан шүү. Бас надад таалагдсан анхны хүн. Би цаашид алзахгүй. Харин дараагийн удаа гудамжинд тааруул инээмсэглээ зөрн үсттэй. Тэгнэ. Эмээд нь ямар нэг зүйл болвол над руу залгаарай." Утсаа тасаллаа. Тэгээ Жиан тэндээс явсаар найзтайгаа болцсон газартаа очлоо. Найз нь бүх процессоруудыг нь цагдаа нар аваад явчихсан учраас ярианых нь бичлэгүүдээр дамжуулаад бүгдийг илрүүлнэ гэж бодож байдаг. Тэм учраас Жианыг гар утсаа яаралтай хаяад бүгхийг шаардсан ч Жиан Донхуны яриаг сонсдог утсаа хаяхыг хүсэхгүй байлаа. Харин нөгөө талд мөнгө хүлэгч залуу Гван Ил болон тэрний найзууд компьютер дэх ярианы бичлэгүүдийг сонсож байлаа. Тэр бичлэгээс Жиан дуу захирлын захиалгаар 10 саяыг авч Донхунтэй холбогдсон гэдгийг Гван Ил олж мэднэ. Тэр орой хэрэг нь илэрх гэж байгаа сандарсан дуу захирал дээр Жиан ирээд хэрэг явдал буруугаар эргүүл дуу захирлын Донхуны эхнэртэй явуулсан хэргийг хэлэхгүй. Зүгээр л замыг чинь цэвэрлсэн гэж хэлнэ. Тиймээс миний хойноос хүн явуулах шаардлагагүй гэж хэлдэг. Тэгсэн дуу захирал хариуд нь "Энэ бүх явдлаас Донхуныг ямар ч хохирлгүй гаргана гэж чи бодоо юу?" гэж сүрдүүлсэнд Жиан зөрүүлээд "Өмнө нь би нэг хүн алж байсан. Хоёрыг алахад асуудалгүй шүү. Донхуныг оролцсон хүн болгоныг би ална" гэж хэлчихэд гараад явсанд дуу захирал хэлэх үггүй гацаад хоцордог. Маргааш нь Донхуны ажил дээр тузын дарга хөгшин гинэд хүрээд ирлээ. Тэгэд тэр Жианыг ажилласаа гарахт нь болиулаагүй гэж захирлуудаа загналаа. "Хов живэс болоод сайн хүмүүс чинь ажлаас гараад байвал энд ажиллах хүн олдох уу? Яаралтай тэр охиныг олоодох" гэсэнд цаадуул нь хэлэх үггүй болж Жианыг олохоор болцгоно. Дараа нь захирлын санал хураалт болоход Донхун 6-2 гэсэн саналаар захирал боллоо. Энийг харсан юун захирал дэлбэртлээ хууралсан ч яг чаргагүй болжээ. Тэгээд Донхуныг захирлаар томлох тушаалд дуртай дургүйнийг юм гарын үсгээ зурдаг.
За тэгээд Донхун захирлаар томилогдсон тухай мэдээ байгууллагаар нь тарахад багийнх нь болон давхрынх нь бүгдээрээ тэрэнд алга ташин баяр хүргэцгээдэг. Энийг сонссон гэрийнх нь чагартлаа баярлж баярлсандаа уйлалдцгаана. Оройн Донхун харих замдаа Юнхи, Пак захирал Жиан болон хүүдээгээд хэлж болох бүх хүнд тушаал дэвшсэн гэдгээ хэлсэнд бүгд тэрэнд баяр хүргэцгээлээ. Тэгээд найз Жүнхигийнхэн уушийн газарт ирэхэд тэнд таньдаг бүх хүмүүс нь цугларжээ. Удалгүй Юнхи том баглаа цэцэг барьсаар ирж ээжтэй бэлгэлэхэд бүгд уухайлан баяр хүргэлээ. Тэгэд бүгдээрээ баяраа тэмдэглэж ууж эхэлцгээв. Харин энэ үеэр үйлдвэрт оройн цагаар ажиллаж байсан Жиан тэдний яриаг анхааралтай сонсно. Нөгөө талд найр задгаарч бүгд ээлжлэн дуулсаар оройг өнгөрөөлөө. Маргааш Донхун захирлын өрөөнд нүүсэнд босод захирлууд болоод ажлынх нь өрөөнд нь ирж баяр хүргэцгэлээ. Гэвч Донхун битүүхэндээ Жианыг үгүйсээр. Тэрний оронд аль хэдийн шинэ ажилтан ажиллаж эхэлсэн байлаа. Харин нөгөө талд Пак захирал Яран цагдаагийн газарт ирлээ. Учир нь цагдаа нар Жианы найзыг интернет кафегаас барьж авсан байна. Жианы найз байцаалтан дээр ямар ч алдаа гаргалгүй ярьж байсан ч цагдаа нар утсыг нь шалгаад цагдаагаас зугдах үед Жиан гэдэг хүн лөө залгсан болохыг хэлдэг. Найз нь цагдаад мэдүүлэг өгөхдөө тэр хүн согчроо явъя Донхунэ гэж хэлсэн гэж мэдүүлэхийг сонссон. Гэж ярихыг нь сонссон Пак захирал Жианыг яаралтай олохыг бусдаа тушаалаа. Тэгээд шууд Донхун руу залгаад утсаа унтраад миний байгаа газарт хүрээд ир гэж хэлдэг. Донхуныг ирэхэд утсыг нь тусгай төхөөрөмжөөр шалгуулад дотор нь сонсох програм байгааг олж тогтоодог. Тэгээд Пак захирал тэрэнд Жиан дуу захирлын мэдээлэгч байж гэхдээ сонсох төхөөрөмжийг нь олсон гэдгийг мэдэгдэж болохгүй. Юу ч болоогүй юм шиг л байжгаад тэднийг барьцгаая. Гэсэнд Донхун ч зөвшөөрнө. Ингээд Донхун өнгөрсөн бүх хугацаанд Жиан өөрийг нь сонсож байсан болохыг ухаарна. Оройн Донхун өөр утаснаас дуу захирал руу залгаж зогсоолд дуудаад ирсэн даруйд нь захнаас нь чирч гаргаад ягаад энэ бүхэндээ Жианыг ашигласан болохыг асуухад мань нөхөр би бишээ тэр өөрөө над дээр ирсэн. Пак захирал та хоёрыг халуулж өгье гэд надаас мөнгө нэгсэн. Тэгээд чи тэр новшиг ажилд аваа үсттэй гэж уурлаа. Тэгээд Жиан алга болохоос өмнө өөр дээр нь ирээд юу ярьсныг бүгдийг хэлдэг. Дэлбэртлээ уралсан дуу захирлын ярианаас Донхун Жиан өөрийг нь хил аманд оруулахгүй тулд бүхнийг орхиод зүгтаасан болохыг ойлголоо. Тэгээд Жианыг доромжилсан үгэнд нь уурлаад тэрнийг нэвширтэл зодчход тэндээс гараад явдаг. Жиан энэ талаар юу ч мэдээгүй байлаа. Тэгээд Донхун утсаа орхисон газартаа эргэж ирээд утсаа бариад Жиана намайг сонсож байгааг чинь мэдж байна. Зүгээрээ над руу залга. Гэсэнд Жиан сандарч гарчгүйгээд шууд зэргэлдэх гудамжны утсаар найзынхаа байнга ордог пис рүү залгасанд найзыг нь цагдаа нар аваад явсан гэдгийг Жианд хэлдэг. Тэр үед Донхун Жианы өөрлөн залгасан дугаар руу залгаад гудамжны утас болохыг нь мэдлээ. Тэгээд тэр утасны бүхээг хаана байдгийг олж мэдээд шууд таксидж Жианы байгаа газар руу хөдөлдөг. Тэгсэн энийг сонссон Жиан тэндээс бушуухан гүйж өрөөнөөс үүргэвч аваад тэндээс холдож явна. Донхун тэнд очиод Жианыг хайж ийш тийш гүйсэн ч олж чадлагүй гэрдээр нэ. Тэгээд Донхун утсаа өрөөндөө үлдээгээд Юнхи дээр ирж чи Жианыг таних уу гэж асуулаа. Юнхи ч анх яаж Жианы талаар олж мэдсэн талаар болоод Жиан дуу захирлын төлөө яаж ажиллаж байсныг бас Донхуныг хамгаалахын тулд олон зүйлийг хийсэн болохыг нэг нэгэнгүй хэлж өглөө. Хариуд нь Донхун Жианыг цагдаад баригдуул тэдний гэр бүлийн асуудал илчлэгдэх учраас хизээж баригдахгүй бүх амьдралынхаа туршид зүгтаахаар шийдсэн гэдгийг Юнхид хэлдэг. Энийг сонссон Юнхигийн сэтгэл хөдөлж тэрнийг үрд зүгтаалгаад өгч болохгүй. Бүх үннээ хэлцгээе гэж үллээ. Тэгээд тэр хоёр хамтдаа Донхуны утсаар дамжуулаад Жианыг зүгтаах хэрэггүй. Эргэж ятгах эхэлцгээв. Тэгсэн энийг сонссон Жиан бүр шийдэмгий зүгтаана. Ингэж явахдаа тэр машинд мөргүүлсэн ч бушуухан босоод явдаг. За уучлаарай. Дахиад нэг рекламны пауз. За энэхүү аппарат нь месийн бус аргаар зүү тариагүйгээр, өвдөлтгүйгээр эмэгтэйчүүдийн бүх асуудлыг нэг дор шийддгээрээ онцлогтойгоо. Маргааш Донхун Жианы найзын саадуулагдж байгаа цагдаагийн газарт ирээд тэрнтэй уулзна. Тэгээд Жиантай холбогдвол тэрнийг надтай холбогд. Бити санаа зав. Том асуудал биш гэж хэлээрэй гэж загтаг. Харин нөгөө талд Ван Пак тэргүүтээ Донхуны талын захирлууд Жианы талаар гайхан ярилццгааж байлаа. Энэ үеэр Донхун ирсэнд цаадуулан Жианыг өөрлөн ярьсан эсхийг асуулаа. Тэгээд яриаггүй гэдгийг мэдээд Жианыг барихын тулд Донхуныг дуу захирал болонд шахсан юм шиг болж жүжиглвэл Донхунд туслахын тулд Жиан гарч ирнэ гэж тооцдог. Тэгээд захирлуудыг гарч явсны дараа Пак захирал үлдээд
Жиан чамд тусалсан байлаач. Нэгэнт гэмт хэрэг үйлдсэн учраас аврал байхгүй. Тиймээс чи одоо нэг талд гар гэж тулглаа. Энэ үеэр Жианы найз суллагдаад тэрэн лүү залгаж цагдаа нарт өөрийнх нь компьютер байхгүй байгааг хэлэхэд дуу захиралдаж байхгүй байгаа гэж Жиан хариулдаг. Энийг сонссон найз нь сандарлаа. Машинд мөргүүлсэн Жиан өөрийг нь өсгсөн хөгшний гэрт очсон байж бэйн муугаач эмнэлэгт очихоос татгалзаж байлаа. Энэ үеэр Жианы найзын компьютерыг гарт оруулсан мөнгө хүлэгч Гван Ил тэнд байсан бичлэгүүдийг нэгэнгүй сонсож байлаа. Сонсч байхдаа өөрийнх нь талаар ярьж баг байхдаа яаж ойр дотн байсан талаар дурсан ярьсныг нь сонсоод сэтгэл нь хөдөлдөг. Данхүүнийг Жианы гэрт ирэхэд байрны эзэн нь ирчихсэн дотор нь байсан бүх хэд зүйлсийг нь гудамжинд гаргаж байлаа. Тэгээд данхүүн зэрэгэлдэх байранд нь байдаг танилын тавилгыг нь төр хадгалуулад буцаж явна. Энэ бүх хугацаанд данхүүн утсаараа дамжуулаад Жианыг холбоо барихыг шаардсаар байсан ч Жиан сураггүй хിവэрэл байлаа. Тэгсэн Жианыг өсгсөн хөгшин тэрэн лүү залгаад бэйн муугааг дуулгасанд данхүүнч тэднийх рүү яаран очно. Данхүүнийг ирэхэд Жиан байдгаараа халуурчихсан байлаа. Жиан тэрэнд нүрэхгүй байж яваад явуулахыг оролдсон ч данхүүн тэрэнд уурлахын оронд харин ч талархна. Энэ бүх хугацаанд миний талд байсанд баярлалаа. Энэ бүхний эцэст би чамайг ийм байдалтай харахыг хүсэхгүй байна. Над шиг хүнийг өрөвдсөндөө ийм зүйл хийж байгааг чинь би тэсч чадахгүй. Хэрвээ би аз жаргалгүй явсаар дуусах юм бол чи ч бүх насаараа намайг өрөвдөнө. Тийм учраас намайг ямар аз жаргалтай болохыг хараарай. Үнэн дээр энэ бүхэн юу ч биш. Хүмүүс ховж ярьж илвэг. Тэр ч бас юу ч биш. Би аз жаргалтай байх болно. Би таныг аз жаргалтай байгаасаа гэж үнэхээр хүссэн. Тэгээд данхүүн тэрнийг дагуулад эмнэлэгт очиод хугарсан гарыг нь боолгож өглөө. Тэгээд Юнхи рүү залгаад эмнэлэгт байгаагаа хэлсэнд Юнхи хэрвээ тэр энэ хэргийг илрүүлэхэд цагдаатай хамтарч ажиллавал гол гэмт хэрэгтэн биш учраас тэнсэн аваад л суллагдана гэж зөвлөлөө. Тиймээс данхүүн Жианыг хамтдаа цагдаа руу явахыг хүсэж Юнхи бид хоёр чамд тусална гэж яддаг. Харин Жиан данхүүний бүх яриаг сонсож яваад баригдсандаа их хичиж байлаа. Та намайг үзэн ядахгүй байна уу? Үгүй. Хэрвээ хэн нэгэн хүнийг тултлан таньж мэдвэл тэр хүний юу хийсэн нь тийм ч чухал биш болчихдаг юм. Би таны яриаг сонсох дуртай. Таны үгийг, таны бодлыг, таны хөлийн чимээг бүгдийг нь. Тэгээд би анх удаага хүн байхын утга учирыг ойлгосон. Тэгээд данхүүн Жианыг дагуулад уушийн газрын эзэн найз Жүнхигийн гэрт ирлээ. Ганцаардсан Жүнхи ч хантай болсондоо баяртай байна. Тэгээд данхүүнийг явсанд Жиан утсаараа хөлийн чимээг нь сонсож хэсэг хэвтснээ. Сонсог хайпаа устгасанд нүднээс нь өнчин нулимс урслаа. Маргааш данхүүн тузын даргын хаан удаан хүссэн хүсэлтийг нь биелүүлж хамтдаа өдрийн хоол идэж өнгөрсөн хугацаанд өөрт тохиолдсон бүхнээ нэгднэгэнгүй ярьж ажилласан чөлөөлж өгөхийг хүслээ. Тузын даргач хамтдаа кемп дээр түүдэг гал тавьж суухдаа асуудал байгааг ойлгосон байж бас яран ажилласаа гарах гээд хэрэггүй гэдгийг хэлээд хэрэг явдал нь дууссаны дараа тэр Жианыг над руу яриулаарай. Би тэрэнд туслана гэж хэлчихэд яваад өгдөг. Энэ үеэр Жианыг олох гэж чадахгүй байсан Гван Ил аргаа бараад ажил руу залгаж байна. Тэгээд тэрнийг ажилласаа гарсан болохыг мэдээд шууд машиндаа суугаад Жианы гэр рүү очлоо. Тэгээд байрыг нь сулалчихсан болохыг мэдээд гайхдаг. Зарим нөгөө талд Гван Илийн найз дуу захирал руу утастаад ярианых нь бичлэгийг сонсгож 100 саяыг бэлнээр авахар нэхэж байлаа. Энийг сонсож сандарсан дуу захирал өрөөнөөсөө гүүх шахам гарсанд үүнийг холоос харсан данхүүн гайхлаа. Дуу захирал ирчээрээ данхүүний өрөө рүү очсон ч мань хүн тэнд байхгүйгааг хараад шууд гараад явчихдаг. Маргааш данхүүн Жианыг дагуулж эмээгийнх нь асрамжийн газарт очиод дараа нь хамтдаа цагдаагийн газар руу хөдөлдөг. Тэднийг ирэхэд Юнхи хүлээж байлаа. Тэгээд Юнхи Жиан хоёр хамтдаа дотог шороод байцаалд өгөхөд бэлтгэж эхэлнэ. Энэ үеэр Юнхи Жианаас уучлал гуйгаад талархаж байгаагаа хэлсэнд Жиан хариуд нь тэрнийг үзэн ядаж бас тэрэнд атаархаж байснаа хэлдэг. Тэгээд Жиан болсон бүхнээ цагдаад мэдүүлсэн ч нөгөө талд дуу захиралч бас Жианыг буруутгаж цагдаад мэдүүлэг өгч байна. Цагдаа нар энэ хэрэгт дуу захирлын оролцоо байсан гэдгийг нотлох баримт байхгүй байна гэж үзээд тэрнийг Жиантай нүүрэлдүүлэхэр болно. Дуу захирлж орж ирсэн даруйда Жиан руу давшилсанд Жиан ч мөчөөгөө өгсөнгүй. Чи данхүүнд крашлчхад үхэх гээд байгаа үстэй. Та тэгээд яагаад намайг шолоод байгаа? Та хэн нэгэнд сайн болохоор бүр өчүүхэн зан гаргадаг үстэй. Энийг сонссон дуу захирал хагартлаа ууралж шууд ажил руу очлоо. Тэгээд бичлэгээ худалдаж авахын тулд 100 сая вон бэлдээд дуудлага хүлээж эхэлнэ.
Харин нөгөө талд Гван Ил бичлэгийг нь олон флаш диск дээр тасралтгүй хуулж байлаа. Найз нь тэр бичлэгүүдийг заруул 200 сая хүрж болохоор байгааг хэлсээр байсан ч Гван Ил тоохгүй олшруулсаар байдаг. Маргааш нь Жианыг Жүнхигийн гэрт байхад дуудлага ирж асрамжийн газарт байсан имэн өөд болсон тухай дуулгалаа. Тэгээд Жиан Донхун хоёр асрамжийн газарт хамт очсонд эмээгийнхэн шарлыг харсан Жиан зогсолтгүй уйллаа. Донхунч тэрнийг тайвшруулад эмээтэйгээ салах ёс хийхтэн тусалдаг. Дараа нь оршуулгын ёслол эхлэхэд хөнгүү ийлхүүл байгааг нь харсан Донхуны ах санхүүний сэтгэл новдод цуглуулж байсан мөнгөө зарлагдаж оршуулгыг нь ёслол төгөлдөр зохион байгуулж өглөө. Ирэх зочин байхгүй учраас хөл бөмбөгийн багийнхнаа болоод Донхуны ажлынхныг авчирч тэдний хүннийг бүрийн нэр дээр цэцэгэрүүлжээ. Тэдний сайхан сэтгэлийг Жиан болон сүүлд ирсэн Жианы найз хоёр гайхаж талархацгаана. Дараа нь будаалга эхэлсэнд санхүүн ийм сайхан оршуулгын ёслол зохион байгуулсандаа өөртөө нэлээд сэтгэл хангалуун байлаа. Донхун гийхүн хоёр ярьж байгаад эмээгийнхэн шарлыг чандралах газрыг сонгож өгсөнд Жиан их баярлнаа. Маргааш нь дуу захирлын мөрдөгч Жианы найзын компьютерыг Гван Ил болоод тэрний найз авсныг олж тогтоогод тэдний ажил дээр ирээд тэр хоёрыг барихаар хөөж эхэлнэ. Тэгсэн Гван Ил мөрдөгчийг зохиж унгаад тэндээс зүгтааж амжлаа. Донхуныг оршуулгаас буцаж ирэхэд нэр дээр нэг дөгтөөтэй гар цүнх ирсэн байна. Тэр нь Гван Илийн илгээсэн бичлэгтэй флашнууд бүхий цүнх байлаа. Цүнхэн дотроос Гван Илийн ажилуулдаг зээлийн газрын нэрийн хуудас байсныг харсан Донхун тэр цүнхийг хэн илгээсэн болохыг шууд ойлгоно. Ингээд дуу захирлын Жианд заавар өгч байсан дуу бичлэг ил болсноор цагдаа нар дуу захирлыг илүү шаргуу байцааж эхэлдэг. Энэ тухай хов яриа Донхуны ажлаар нэг тарч. Гэхдээ болсон явдлыг олж мэдсэн Донхуны хэлцийнхэн Жианы үнэнч сэтгэлийг гайхан биширч байлаа. Тэр Жиан Донхун хоёр өмнө нь уулзаж байсан уушийн газартаа уулзнаа. Тэгээд Жиан тузын дарагтай өдрийн хоол идсэн гэдгээ. Тузын даргын зөвлөснөөр бусаан яваад тэнд ажилд орохоор болсон гэдгээ хэлдэг. Жиан өөрийг нь хинч танихгүй газарт очиод өнгөрснөө мартаж амьдралаа цоо шинээр эхлүүлэхээр шийдсэн байлаа. Хизээ нэг цагт тантай тааруул баяртайгаар инээмсэглээд мэдлэх болно. Намайг өөрчилж өгсөн танд баярлалаа. Надад сайн хандсанд баярлалаа. Харин чи намайг аврах гэж энэ дүрэгт нүүж ирсэн байх. Намайг үхлийн ирмэг дээр байхад чи намайг аварсан шүү дээ. Тантай уулзснаас хойш би анх удаага амьдрал ямар сайхан болохыг мэдэрсэн. Тэгвэл дор бүрнээ аз жаргалтай амьдарцгаая. За ингээд дуу захирал ажилласаа халагдаж тэрнийг дагаад юун захирлж ажиллаа өгнө. Оронд нь бусанаас пак захирал эргээд ирж. Жиан Жүнхигийн уушийн газарт Донхуны ах дүү болоод бусад хүмүүстэй уулзаж салах ёс хийлээ. Таныг тэрч болох уу? Одоо явда. Fighting. За тэгээд жил өнгөрлөө. Ги хүний найз бүсгүй юура олонний танил одуулсан байсан ч харамсалтай тэр хоёр салсан байна. Донхун ажилласаа гарч өөрийн инженерингийн компанийг байгуулад гүйцэтгэх захирал болсон байлаа. Харин Жиан бусан хотод ажиллаа хийж олон найз нөхөдтэй болжээ. Бас чөлөөт цагаараа хүмүүст дохионыг л заадаг болж. Нэг өдөр Донхуныг нэг хүнтэй уулзаад сууж байтал компанийнхаа төв оффист ажиллахаар Сөүлд шилжиж ирсэн Жиан найзуудтайгаа явж байгаад санамсаргүй таардаг. Донхун хилцийнхээ залуусыг аваад хувийн компани байгуулсан гэдгээ Жианд хэлж, офсоор нь дайраад гарахыг өрсөнд Жианч зөвшөөрч гар бариад энэ удаад би таныг оройн хоолоор дайлна гэж хэлээд найзуудтайгаа явлаа. Жиан чи амар тайвнаа олсон уу? Тийм ээ, би олсон. Энд хүрээд энэ галзуу цувралын тайлбар маань дууслаа. Яа. Ингэж нэг энэ галзуу цувралын тайлбарыг дуусгаж санаа амарт юм байж. Өрөнд орцсон, зодуулж, дарамтлуулдаг. Тэгээ ирээдүйн гэж үнэхээр харанхуй байсан энэ охины хөв зайг нэр энэ гол дүрийн залуу маань ямар сайхан өөрчилж нөлөөлж чадваа. Тэгэхээр хэдүүлээ нэг нэгэндээ айл болох ингэж одоо зөвөр нөлөөлч те ингэж гоё амьдарцгаа шүү залуусаа. Гурван бол одоо энэ киноноос их тийм гоё гэрэл гэгээг мэдэрсэн учраас харанхуйд туссан гэгээ гэж нэр идсэн байгаа.
Тэгээд та нар маань буруугийнхаа хэлэх гээд байгаа санааг ойлгож байгаа байлгүй тийм ээ. За тэгээд мөн буруугийнхын тайлбар ойлгомжтой байж таалагдсан бол та нар маань гэрэл түгээж амьдрна гэсэн комментиг үлдээгээрэй. За тэгээд энэ удаагийн дугаарын хамтрагчаар эмэгтэйчүүдийн бүх асуудлыг нэг дор шийдэх шилдэг аппаратын эмчилгээтэй WeGlory хамтран ажиллалаа. Борооно дэлгэрэнгүй мэдээллийг нь description хэсэгт оруулсан байгаа. Та нар маань ороо танилцаарай. Гэснээс та нар маань галзуу кино гэдэг WeGlory-г зориод очивол 20% хөнгөлөлт идэх боломжтой байна шүү. Та нар маань тэгээд сабадраагүй бол саба адарсан бол лайк адархтал тэгэл болоо явуулж байгаа юм. Бас галзуу анимашн сувагтан сабадарч нэг дээрээ галзуу анимашнууд орсоор байгаа шүү. За бас галзуу сервис сувагтан сабадарха марто. Тэгээд хэдүүлээ дараагийн бас нэгэн галзуу киноны тайлбараар удахгүй эргээд уулзцгаая.